Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэнд орой мэндийг дэвшүүлье. Баярлалаа. 22 ток шоутай хамтаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хамт байдаг. Тэг өнөөдөр би та бүхэндээ бас нэгэн гайхалтай ирч хүчтэй залуучуудыг өрсөн байгаа. Тэг цоглог гялцсан. Одоо хувцсны хүртэл хараа та бүхэн бас тий. Гялцал цоглог гэдэг лог орсон. Логод орсон тийм сайхан ирчтэй хүчтэй залуучуудыг өнөөдөр оролцуулж байгаа тий. Тэгэлгүй яах вэ? Ингээд Moon Dance хамтлагийн манай өнөөдрийн 22 ток шоу нэвтрүүлгийн хүндтэй зочлоор ирсэн байна. Moon Dance хамтлагийн бусдад бүжигчид олон улсын хэмжээний мастер, үлзий орших, зол жаргал, мөн отхон жаргал сайн зайнаар минь ирсэн байна. Ингээд мэдээж эрэг та бүхэн минь одоо цаг зав ер нь хэр их багтаа байна. Одоо 12 сар дэлхийн аврагад оролцоод ирлээ шүү дээ. Дэлхийн аврагаас яриага эхлэе те. Танайхаа. Тэгээд ер нь дэлхийн авраг гэдэг бол хичнээн орон ордог юм тий. Шалгуур цензур нь ямар байдгийг ер нь үзэгчдийн их сонирхолтой байх юм байна. Дэлхийн аврагад оролцохын тулд бас та нар ямар шалгуурыг даах вэ? Ерөнхийдөө бол энэ одоо бидний хичээлж байгаа бүжиг спорт маань болохоор нөө Европоос гаралтай. Тийм болохоор ерөнхийдөө Европын хаяг төлөх оролцдог. Тэгээд Азаас бол анх удаа Монгол оролцож эхэлсэн. Хамгийн анхнаасаа тэгээд 2010 оноос яг Монгол улс оролцож эхэлсэн байгаа. Тэгээд манай хамтлагийн хувьд болохоор яг энэ тэмцээнд 5 дахь жилдээ энэ удаа оролцсон. Тэгээд энэ жилийн онцлог нь болохоор бас Азаас 2 торон болж орж ирсэн. Хятад бас сая орж ирсэн байна. Тэгээд нийтдээ яг нэг 20 гаруй орон оролцдог тэмцээн байна те. Европынх болохоор ингээд яг дотроосоо ингээд аюу ингээд цензур ингээд өндөртэй ингээд тэмцээнэ зохиож явдаг. Монгол улсад болохоор бид нар болохоор зөвхөн улсын аваргаасаа эрхээ аваад тэгээд дэлхийн аврагт оролцдог байгаа. Тийм тий. Нэг өнгөрсөн 7 хоног саксныхаа маань оршиж дээд лиг гэдэг шиг тийм дээд ер нь лиг юу цензуртай бол клуб гэхэд дотроо 8 хамтлагтай байх жишээтэй. Хөөх тийм үү? Тийм шалаа. Маш болоод. Тэгээд тэр 8 хамтлагаас бас шалгараа дэлхийн аврагт аль бүжигчин явах вэ гэдэг чинь бас их чухал тий. Герман хамтлагаараа л тий. Герман гэхэд улс дотор зөвхөн 113 хамтлагтай гэж байгаа байхгүй. Тэгээд эндээсээ ингээд шигшээд 2 хамтлаг дэлхийн аврагт ордог тий.
Тэгэл тэр шилдэгүүтээ өрсөлдөнө гэдэг бол тийм маш их чадвар гэдэг. Манай нөгөө мөн дайсаар нөгөө цасаа хатан билүү тэр бүжиг бас тэр бас их чадвартай. Тэр одоо ч тэр бүжиг шинэ жилээр болсон баг. Одоо тэр гэж айскууны чи захиалаа гэж дандаа шинжлэх. тийм тэр авир гоо тийм бадранхуу саний дэлхийн аваргаар ямар бүжигтэй орсон бэ? Тэр яг энэ жилдээ бас айскунаар орсон. Хоо тийм ингээд дахин яриад болд юм уу? Болно. Ерөөдөө нэг бүжгийг нэг 3 удаа. 3 удаа хийх боломжтой байдیں۔ Тийм. Энэ бас бидний өөрсдийн давуу тал болно гэсэн үг л дээ. Та нар дөө нүдэ анаач хийх байх та тийм. Бид чи бэлтгэл дээр ингээд Зүудтэй шараг явах юм шүү. бэлтгэл дээр ингээд зөвхөн аяа тэгж яадаг. Хийдэг. Ямар гоё юм бэ? Энэ гэхдээ нэг мэрэгжлийн төвшөнд очлоод одоо жишээ нь дугуйлан гэж байдаг шүү дээ. Одоо дугуйлан курс дамжаа одоо ямарваа нэг юм чинь тэр мэрэгжлийн төвшөнд очлоо бас айгүй болно. Та нар одоо жишээ нь одоо ямар тийм Хэдэн жил бүжиж байгаа вэ? ер нь яг үнэ тий хэдэн жил яг үнэ. Манай хамтлагч нь яг бүжгийн чиглэлээр дагнаа суралцж байгаа хүмүүс бол манай хамтлагт бол бас тийм их биш яг тал хувь нэдэг байхгүй. Тэгээд ихэнх нь бол өөр өөр мэрэгжлийн. Миний хувьд гэхэд би шинжлэх ухаан технологи их сургуулийг төгссөн. Манай хамтлагийн ахлагч Өлзий оршихын хувьд бас адилхан шинжлэх ухаан технологи. Тийм Өөр Сангийн инженер. Амархан инженер бас байгаа байна. Хуульч байгаа. Хуульч. Тэгээ бид нарын энийг болсондоо энэ чинь зүгээр хобби байхгүй. Багасаа зарим багасаа бүжиглэн зарим зүгээр тэг сонирхлоор орж ирээд ингээд явж байгаа. Тэгээ хамгийн гол нь хоббигоор ингээд явж байгаа ч гэсэндээ хамгийн гол нь бидэд мөн данс хамтлагт ороод хоёр багштайгаа танилцаад уулзаад ингээд явж хахад энийг өсөндөө бид нар баг 5 жил манай хамтлагт байгуулагдаад 5 жил баг нэг ихтэй сургууль төгссөн юм шиг тийм мэрэгжлийн юу төгссөн юм шиг яг тийм байдал. хамтлаг байгуулагдаад 5 жил болж байгаа юм Тий, шүү дээ. ерөөсөө 5 Оо жил ямар мундаг юм те. Тэгээ 5 удаа дэлхийн авраг явцсан. Байгуулагдал дэлхийн аварга явуулсан юм шүү. Тийм бэ. Ер нь Тийм. бүжгийнхээ юм гаргалгүйгээр л явуулсан юм байна. Үзэг шууд дэлхийд үзтээ. Мундаг байна. Ер нь тэгэхээр авьяастай сайхан байна л да надад бол бас миний нэг асуух гээд бүр хорхоо өрөөд байгаа юм бол одоо жишээ бүжиг энэ мөн данс гэхээр миний бодлоор бүжиг гимнастик хоёрыг хослуулсан болов уу гэж боддог. Спорт бүжигч юм шиг тий. Тийм. Яг тэр нэг хөдөлгөөнүүдийг харахаар яг тийм Төрлөختнөөс өөрөө дүнэг Тромба юу? Америк стандарт гэж байх уу яах вэ? Тийм. Латин Америк стандарт бүжиг спорт нь хоёр салчтай. Тэгээд бүжиг спорт стандарт дотор 5 бүжигтэй, латин дотор 5 төрлийн бүжигтэй. Тэгээд тэднийг нийлүүлээд ингээд нэг бүхэл бүтэн одоо бүжиг болдог байхгүй юу? Тэгээ 6 минутын турш тэднийхээ бүжиглэх. Бүгдийг батах юм ба шүү дээ. Бүх элементүүд орох. Тэрээс гадна эхлэл төгсгөл гэж бас тусдаагаа. Тийм. За тэр талаар золоо таньмаа. За. Бүжиг гэдэг нь надад зөндөө бүж байгаа шүү дээ. Монгол бүжиг сонгодог модерн тэгээ бүх төрлөөр хөгжсөн байгаа. Тэгэхээр яг бүжгийн спорт гэдэг бүр ингээд дэлхийд даяар хөгжсөн тийм яг олимпиад ороогүй ч гэсэн яг ингээд дэлхийд даяар хөгжсөн юм яг мэрэгжлийн тийм яг төвшин байгаа тоххой юу. Яг Монголд болохоор спорт цэнгээд бүжиг гэж явж байгаа шүү дээ. Цэнгээд бүжиг дотроо спорт бүжиг нь ингээд зөндөө олон хуваагдцсан. Ингээ яг нөгөө модерн Монгол бүжиг эднэр нь яг ингээд өөр төрөл ингээд болчихсон тийм бие даасан төрөл болсон. Энэгээр яг ингээд сонирхлоороо хүүхдүүд яг ингээд хичээллээд яг ингээд мэрэгжлийн төвшөнд очиж байгаа. Яг нөгөө нэг мэрэгчлэрээ бүр ингээд бүр багасаас нь сонгодоор хичээлээд ч юм уу те ингээд их сургууль төгсөөд яг мэрэгжлийн төвтамтай төгсөөд гардаг төрөл бас өөр. Энэ болохоор ингээд бүр яг спорт тал руугаа хөгжсөн. Спорт тал руугаа мэрэгчлээ байхгүй юу. За дэлхийн урлаг талаараа гэхээр бас өөр. Урлаг гэхээр яг гоо сайхны үгээр л урлаг байгаа. Яг спорт талаараа хөгжсөн ийм мэрэгчлэг гэсэн. За ойлгоо. Ойлгосон таньхаа. Арай л ойлгоогүй байна. Одоо нэг яг бүжгийн спорт гэхээр одоо ингэ спорт талаас харж байхгүй. Одоо зүгээр амьдрал дээр бид нэр хийдэг хөдөлгөөнүүд дээ шүү дээ тийм ээ. Тэрийг яг уран сайхны аргаар гоё илэрхийлсэн зүйлийг бүжиг спорт гэж болгодог байхгүй. Энэ болохоор спорттой хүний амьдралтай ер нь нэлээд ойрхон тийм зүйл гэж байна. Одоо бид нэр амьдрал дээр энгийн өөрсдөө яаж хөдлөж байгааг мэдгүй санаанд хөдөлчихдөг тийм үү? Энэ бүжиг спортоор хичээснэ тэр өөрийнхөө мэдгүй хөдлөж байгаа зүйлээ ер нь мэддэг болно гэсэн. Засан гэсэн. Уун манай тайван ах жог нь бол цэнгэн дээр баг хичээлэхээр л болсон шүү дээ. Би ер нь явж байгаа гэтэл энэ гэхдээ хэцүү юм билэ. Ер нь аливаа юмд амархын амар зүйл гэж байдгүй шүү дээ. Тийм биз дээ. Бүх мэрэгжил дуулах уур чадвар хүртэл маш их хөдөлмөр хийж ийж бүр өчнө олон жил дуулж ийж ингэж хүн өөрийгөө олж авдаг. Яг тэрнтэй адилхан аливаа зүйл бол тийм л байдаг баг. Дэлхийн аваргын тэмцээнд
эхний анх удаага оролцох, 5 дахь удаага оролцох хоёрын ялгаа. Тий. Одоо зүгээр айгүй мэрэгчлээ болсон тий. Тэгээ таньдаг заалмал харагдаж байна шүү дээ. 14 онд ингээд авахад бид нар ч одоо анх удаа очиж байгаа штэ. Тэгээд дандаа ингээд бичлэгнээс үздэг байсан хүмүүстэй ингээд өршөлтнөхээр тэднийг л ингээ хараал ингээл тэдний чи бишрээл ямар гоё юм бэ? Тэдрээс суралцаал ингээ явж идэг байсан. Тэгэл ингээ айцтай ингээ гарахаа өмнө ингээ сандраал талбай дээр гаргал ингээл хөл ингээ чичгэж. Тэр тайзыг ингээ харахад л ингээ нүднээс нөлөөс гойчихгүй л. Тэгээ бид чинь баг бүгдээрээ шахуу бүжгийг хийж дуусчаад дөнгөж анхныхаа одоо шатан дээр гэсэн шүү дээ. Анхны бүжин дээр бүгд ингээ орохдоо нөлөөмстэй ингээ болчихсон. Тэгээ алдах юм бол бас шууд ингээл бүр ингээл байсахын аргагүй бүр ингээл нөлөөс гойж бол. Тэгэл шууд тэгээ талбай руу гарахад ингээ хав харахаа орчих хүлээж байгаа. Шууд хав харахгүй. Тэгээд яг талбай руу хөл тавингууд ингээ амар гоё гэрлээ. Тэнгүүд ингээ 50000 үзэгч ингээ өдөөс хараа сууж байна. Тэгээд тэнцээ ингээ амар маш том тамхи. Тэгээд зөвхөн хүний хүмүүсийн зүгээр л толгойл харагдана. Өөр юм ч байна. Тэгээ энэ жилийн хувьд гэхэд одоо ингээ шинээр хошиж байгаа дүүнэртэй аягүй ингээ зөвлөөл. Яг тэр одоо ингээ бичлэгнээс үзэж байгаа хүмүүс шиг нь одоо гаргал ингээд тийм яг үнд үзүүлэх ямар сандрал байхгүй гэдэг. Бүх юм тайван. Улсын аваргын тэмцээнд одоо жишээ нь манай амтлаг ороход амар ингээд өөртөндөө ихтгэлтэй бардам байдаг байхгүй юу? Ер нь улсын аваргын тэмцээнд орохдоо. Тэнгүүд тэр дэлхийн аваргын дивизион дээр болохоор арай л нэг жоохон айцтай сандарсан байдаг бол одоо энэ жил гэх юм бол тэрний өмнөх жил ч гэсэндээ туршлагачаад ирэнгүүт бас яг сэтгэл зүйдээ бид дэлхийн аваргын тэмцээн дээр биш яг улсын аваргын тайсан дээр бүжиглж байгаа. Бид нар бол бардам, бид нар бол аваргууд гэсэн сэтгэл зүйгээ бэлдэж яг сүлдээ орох тиймэрхүү юмыг бас аяг өөрсөндөө суулгаж бардам хийж байна. Оныг айж сандарж байгаа юм болохоор нөгөө Монголынхаа нэрийг тий авч явж байгаа. Тэгээд ард тойн хичнээн олон хүн биднөөсөө дэмжиж амжилт хүсээд явж байгаа л тэр айгу маш чухал бидний хариуцлага болж байгаа байхгүй юу? Тэ зөндөө олон хүмүүс дэмжиж итгээд биднэрт явуулж байгаа. Тэр нь л айгу их том сандрал нь та нарын үндээс ингээд амар гоё юм. Хайр цоглож айгу гоё юм харагдаж байна. Ер нь тэгээд жоохон тайван яри. Жоохон тайван ахын бүр сая та нар донд бүр айгу тийм жаа бүр ингээ ороод яг нэг ингээд та нар тийм байна. Цаг. Манай нэвтрүүлэгч угаасаа тайван явдаг. Гоё ярьдаг ингээд хүмүүсийн та нар бүр ингээ ийм байдлаар яана гэдэг чи өөрөө сандралд орж байгаа. Тэгэхээр цөмрөө маш сайхан тайван яри. Хүмүүс бас их жоохон бас тайван үзээрэй. Надтай адилхан бас ингээд тэгэхээр би бас байнга асуудаг юм. Аливаа зүйл багийн спорт гэж явж байгаа. Та нар бол багийн спорт гэдэг бол нэг нэгнээсээ нийтээсээ тий нийтээсээ нийтээсээ гэдэг лүү тий яг ийм зарчмаар явдаг. Ер нь Нэг төлөө нийт нэг төлөө. Наад чинь л байхгүй. Хийх гэж гөөм юм. Тийм учраас тайван та нар шиг санаад ингээд би ч хүртэл асуухаасаа хүртэл асуулт маань хүртэл бодлоод ингээд тийм орж ирэх болоод юм. Тийм учраас би энийг маш их ингэж юу яадаг баг. Харцаараа ойлголцдог баг. Тэрнээс гадна юу асуух гэж байгаа юм Монголд байж шүү. Багийн одоо хайчудаас нүд нь ингээд бэлччих. Маа тийм. Ер нь багийн спорт гэдэг бол бие биений итгэл сэтгэл зүтгэл нэг хүмэл байхгүй бол тий ингэдэг. Та нар одоо жишээ нь хичнээн пар хос гэж ярьдаг шүү дээ байна. Яг нийт танаа хамтлаг. Манай хамтлаг байгуулагдсанаас хойш яг 30 гаруй залуучууд ингэ солигдсон байдаг байхгүй орж гарсан. Тий орж гарсан гэсэн үг. Одоо ингээ хуучлал байгаа. Одоо шинэ орж ирж байгаа хүмүүс байгаа. Яг талбай дээр бүжиглэх хос нь болохоор яг 8 хос 16 хүн гэсэн үг. Тэгээ тэрний цаа нэг 2 замантай ихээр одоо нийтдээ нэг 20 залуу байгаа. Хөө 20 залуу 20 тусын ондоо мэрэгчлээ. Яг тий. Ондоо ажил төрөл хийдэг. Тэгээ завд чөлөө цагаараа ирж нэгдэж бэлтгэл сургуулаа. Тэр яг тэгэл тий цаг зав нь яг орон цагаар л бүгдээр таарна. Тэгээд гэр бүлийн асуудлыг яаж хөсөлж дээ? Бараг хоорондоо бараг гэр хоолндоо яаж ингээд хүүхд авах юм асуудал яа. За энэ чи яах вэ? гэр бүлтэй хүмүүс манад ирэг байна те өнөөдөр. Бид нар чинь одоо би гэхэд жишээ нь 1-р курс тахтал анх мөндөнд самтлагыг байгуулж чагт орж исэн. Зарим нь манай дүүнэр бас 10 жил тахаацаа орж исэн. Тэмүүт одоо ингээд 5 жил өнгөрөөд би аль хэдийн сургуулаа төгссөн байгаа даахгүй. Тэгэхээр
ямар ч нөгөө гэр бүлийн асуудал ер нь жоохон цөөхөн. Завгүй. Тий. 80% нь манай амтлахын ч угаас оюутан залуучууд байсан байхгүй юу? Одоо л яг хөө тэгтээ ихэнх нь төгссөн л төө. Үгүй гэхдээ гэр бүлийн асуудлыг бол сургуульд ороод шийдчихдэг юм шүү. Юу ч тийм. Гэхдээ шийдгийг бол ер нь за энэ шалтгаан. Юу хаа хамаагүй түүнээс хаа хамаагүй асууцаа. Тэгээ ороод ингээ орохоор ингээ нөгөө багш нь гарч ийл удирддаг шүү дээ. Яг үү. Надад тэр бол айгүй гой санагддаг. Та бүхэн ингээ нөгөө тэр багшийн сэтгэл хөдлөл хаарц ингээ хөдөлгөөнтэй та нар яг ингээ багш руугаа төвлөрсөн. Тэр болон 5,000 өнийг харж сандарсаас ингээ багш руугаа харахаар илүү тийм халуун дулаан байдаг болов гэж бас боддог. Тэр бол танарт маш их тийм чиглүүлэгч байдаг. Тайвширдаг. Багш бид нар зүгээр нэг дохио өгдөг, чиглүүлдэг. Хамттай сэтгэлээрээ л бүжлээд байгаа шээс харагдав. Одоо ингээд багш ярьдаг байхгүй. Одоо ингээд бидний мөсөт ингээд байгаа бүжиг. Энэ болохоор одоо ерөөхдөө бол Монгол улсад одоо нэг адуучин жалам харгийн бүжигнүүд байдаг шүү. Тэр шиг ингээд тунхаглацсан. Тэгээд тийм. Яг одоо ингээд мөсөт гэхээр одоо ингээд бидний бүжиглж байгаа бүжиг ингээд нэг юм бүтэн уулс гэж ярьдаг байхгүй. Манай багш маань тайлбарлахдаа. Тэгээд одоо ингээд одоо бэлтгэл хийж байхад ингээд 8 ус ингээд зэрэг бүжиглж шít. Нэг нь ингээд тэнцээ ингээ алдаа гаргах юм бол одоо ингээд газар нутгаасаа ингээд нэг жижиг хэсгийг ингээ алдаж байгаа юм. Нэг тийм ингээд бидэрт ингээд амар их ингээд аюу их гоё тайлбарлаж өгдөг. Тэгээд Энэ бүжиг хин тавьсан байна мөн. Саранхуу багш маань Оюун багш тавьсан. Тэгээ манай хоёр багш хоёул эхнэр нөхөр хоёр багхгүй. Оо гэр бүлийн хүмүүс тий. тийм байсан Тэгэхээр зүгээр. ингээд амар бүх юм наваад Тийм байхаа. За тэгээд тэгэл ерөөхдөө ингээд яг ингээ удирдахч маань саранхуу багш болохоор тэгээд багшаа гарахаар ингээд бүх юм ингээд 50 бүх хэлжсэн юм ингээд бүгдээр ингээд нүдэнд харагдаад тэгэл бид нар чи угаасаа ингээд дэлхийн арга дээр ингээд сүлийг бүжиглэхдээ яг ингээд зааландаа бэлтгэл хийж байгаа юм шиг л тэгээд яах вэ зааландаа хэтэрхий тэгэж ингээд амар эмоцлж энэ бүжиглэхгүй ч гэсэн талбай дээр жоохон тийм эмоцлох энэ тал нь арай илүү л дээ тэгэл багшаа гарах 50 байдаг да Маш их нөгөө сэтгэл зүйн хувьд айгүй их бид нарт хурц өгдөг. Яг тэгээд тэрээс айгүй гоё өгдөг. тэгэл ингээд амар гоё ингээд 50 ингээд өөдөөс ингээд бид нар ингээд өдөрчөр цаасан амар гоё янз бүр Сан бүр сан ингээд амар хурдтай л идэв чи би бүр ингээд нүд гүйж чарч чадахгүй. Тэр багш айгүй гоё. Яг тэр багш өөрөөс айгүй тийм шалгалтанд орж авах юм надад байгаа. багш өөрийгөө шалгуулж байгаа Тэрээс тэгээд Тэр одоо жишээ нь яаж шүүд юм бол одоо тэр тэмцээн юу үзэж яхад бүгд л адилхан бүжиглдэг байхгүй. Ингээд бүгд л адилхан төрөх гэл Бүгд л мундаг харагддаг, мундаг л харагддаг. Энэ тусгай шимэлтүр мөлбөрийн бас нууц байх шиг байна тий. олимп шиг одоо нэг баалаар ингээ оноо өгдөн штэ. Яг ерөөхдөө яг тийм үндсэн дөрвөн юм шүүлт байдаг байхгүй. Нэгт нь одоо техник одоо нэг техник гэдэг нь одоо хөлний тавилт хөлний тавилт нь яг тийм байх хэвээр юм байх хэвээр тэгэл тийм хөдөлгөөн хийх. яг одоо юм постэр ингээд биеийн шугам тэр хаана явж явах хэвээр хаана явж бүжиглэх хэвээр гэдэг. Тэгээд хоёрт нь болохоор нэг ай бүжиг хоёр хоорондоо зохицох хэвээр хөдөлгөөн. Тийм. Тэгээд ингээд партнер хоорондоо ингээд яг зөв бүжиглэх хэвээр. Охин нь эрэгтэйгээ сонсож бүжиглэж гин үгүй юу гэдэг нь. Одоо жишээ нь ингээд Дөрмийн дагуу. тий. Одоо охтууд нь сонсоогүй яаж ялгана? Бас ялах. одоо охтууд ерөөхдөө нэг дойл ингээд хоцорч бүжиглэх хэвээр байдаг байхгүй. Тийм үү. Тий. Одоо эрэгтэй удирдлагаар эмэгтэй хөдлөх хэвээр. Тийм байна тийм. Тийм журмаар бүжиглдэг байхгүй. Хоёул биеиндээ зохицолдохгүй биш ээ. Зодтолдохгүй тулд яг биенийхээ удирдлагыг нэг нь сонсч Хөдөлгөөний юунууд тэгж тавигдсан байх хэрэгтэй юм. Хан одоо ингээ хан руу тулахад ингээд энэ миний үдээс нэг тийм хүчээр үйлчилж байгаа шүү дээ. Миний тулж байгаа хүчээр үйлчилж байгаа. Хос яг миний үдээс тийм хүчээр тулж битүүл би нэг мэдэрч бүжиглэх хэвээр. Тэр хөдөлгөөн юу уран юм бэ гэж би бол ингэж чадахгүй. Хороос бас физикийг хичээл мичээл гэж баатар юм яваад байгаа байхгүй. Тийм ээ. Ер нь манайх ингээд тэмцээнд явхад бол эмч явах уу? Эмч бол явах Явах хэвээр. ёстой, тий. Гэхдээ бид нар нэг Одоогийн нөхцөл бид нар чи одоо ингээд Дэлхийн дэлхийн орнд явах байгаа шүү дээ. дэлхийн орнд явахдаа нөө бүх зардлаа хувьяасаа өөрсдөө гаргадаг. Яг тийм дээ. Тийм болохоор тэгээд эмч маань ингээд зардлаад авах боломж болохоор хэцүү. Гэтэ яг хөө манад нэг оюутнууд хоёр оюутан байдгийн анагаах төгс одоо сурж байгаа нэг нь төгссөн. Тэгээд тэднэрээс л тэгэл зөвлөгөө аваад тэгэл утгаараа хайтах нөхөн гэдэг шиг тэгэл ингээд явж идэв шин. Нэрээ ивент тэтгэлэг бас айгүй хэцүү байдаг баха. Гэтэ ер нь сүүлийн үед компаниуд ер нь хэр дэмжиж байна. Ер нь бүжгийн спортыг одоо та нар яг энэ урлагийг л ингээд монголчуудад ойлгуулж тунхаглаж энэ бол хэрэгтэй юм байна. Оюутан залуучуудыг маш тийм эерэг зүйлд хандж байна гэх те. Яг энэ бүхнийг ингээд таниулснаар бас спонсорууд бас гайгүй оруулж ирж байгаа болов уу, орж ирж байгаа болов уу гэж найдаж байна.
Ер нь компаниуд хэр нааштай хүлээж авах вэ? Ер нь бол бид одоо ер нь бол 4 жил ер нь өөрсдөө зардлаа гаргаж явдаг. Гэтэ энэ жил айгүй азтай биднэрт Circle K гэдэг компани юу дэлгүүр хүсэлж дэлгүүр байгаа шүү дээ. Тэдний захирал нь бид эдийг энэ жил бас тодорхой хэмжээгээр ивент баярлалаа. Бид нар бүр амар том болсон, амар гоё байсан биднэрт. Тэгээд тэр хүмүүстээ бас дахиад баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн бас 17 он билүү 16 оны дэлхийн аврагт бас явхад нөгөө нэг Улаанбаатар хотын бүжиг спортын дарга гэж алтан цэцэг гэж хүн байсан. Тэр хүн бас бид нарыг 16 он тий бас тухайн үед бид нарын бас нөгөө нэг ирж замын зардлыг бас тааж өгч байсан. Бас яг болгоны 50% таас. Болж шүү дээ. Ингээ баг их гэлтгүү бид нарт тэр тус нь ингээд ирэхээр айгүй тийм том тус болдог баггүй юу тий. За амжилтуудаа хэр их ахиулж байна? Анх удаа тэмцээн дэлхийн аврагт ороход хэдвэр байранд орсон? Анх 14 онд яваад бид нэр 9 дугаар байранд орж исэн. Бас амжилттай. Айгүй амжилттай. Яг өмнө 10 онд эдгээр монголчууд явж байхдаа дандаа нэг 2 оронтой байранд орж исэн. 10 12 байж. Тэгээд анх удаа 9 дугаар байранд ороод тэгээд тэрний дараа жил нь 7-т ороод тэгээд 5 руу орсон. Энэ жил яагаад 8-д орчоо? Ер нь хамтлагууд чанга байна уу? Чанга. Ер нь эхний 1-р байрыг ер нь ямар ороо авд юм бэ? Герман орсон. Ер нь байнга авдаг. Өрсөлдөгч юм. Дээд доор ингээ ороод байнга юм байна тий. Орс. Энэ дэлхийн аврагын тэмцээнд нэг улсаас 2 хамтлаг орох хэрэгтэй гэхгүй юу? Манайхаас гэхэд манайх Moon Dance гэж явдаг, Star Dance гэх 2 хамтлаг явдیں۔ Star Dance явдаг юм шүү дээ. Тэгэнгүүт дэлхийн аврагын тэр ихний 3-4 байранд олонгууд дандаа Оросын, Германы хамтлаг ээжлээл ер нь 2 байр ингээд ээжлээд авчдаг байхгүй. Тэгээ тэрнээс хойшоо олонгууд Австри, Монгол гэж баг өрсөлддөг байхгүй. Яг чансаагаараа ингээд улсынхаа чансаар үүсэх юм бол Монгол ерөнхийдөө бол 3-т бичигддэг. Хөөх ямар мундаг юм те. Яг хамтлагууд нь ингээд яг 6 5 гэж байгаа ч гэсэн тэгээ чансаагаар нь яг янгууд Монгол бас 3 бичигддэг. Тэгэд энэ жилийн үед гэх юм бол ерөнхийдөө бол жоохон хэцүү байсан л да. Өрсөлдөгчнөр хэцүү чанга яваа. Өрсөлдөгчнөр айгүй чанга байсан. Тэгээ хятад дуусаас айгүй мундаг байсан. Гэтэ зарим нэг шүүлт мүлтийн үед бас яаж мэдгүй ер нь жоохон шар үзсэн. Айгүй тийм тэмцээн. Яг мэдээ царайнд харж ажилтаа гэсэн. Ер нь гэхдээ ингээд жил болгон болдго юм байна те. Маш олон жилээр энэ бол уламжлал болж ирсэн үү? Энэ дэлхийн тий одоо хэдэн жид жилд болж байгаа юм бэ? тэрийг яг сайн судалж удаагүй. Айгүй удаж байгаа гэхдээ. Айгүй удаж байгаа. Одоо жишээ нь манайд одоо мэрэгжлийн шахуу болж байгаа одоо ингээл жуудамуудаа гал ингээл байгаа шүү дээ. Эдгээр бол асар өндөр би боддгийн асар их мөнгө хайж байгаа эдгээр лөө. Одоо дандаа Гран Прикс одоо тэгэл тент юуны хөх хотын Гран При мэрийг гал ингээл болоод байгаа шүү дээ. Петербургийн Гран. Энэ аливаа бүх юм дээр улсаас маш их мөнгө хайж байгаа. Тий. Энэ бол тий. Энэ спорт ер нь дэлхийд хэр түгсэн байд юм. Ер нь улс мөнгө хаяул та нар Хятад Орос, Герман гэлтгүй өрсөлдөх тийм Нөхц бололцоо байна. Байгаа юу? Ер нь бол байгаа шүү. Бүх юмар хангах юм бол одоо Монгол одоо ингээд бид нар чинь нэг хувь мэрэгчлээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө нэг бэлтгэл хийх хугацаа маань болохоор ингээ орон цаг болчиход байгаа байхгүй юу? Тийм. Яг хүн нөгөө унтчих цаг өстой цаг дээр ингээ бэлтгэл хийхээр бас яг тийм болохгүй ойлгомжтой. Тий. Гэтэ яг ингээ нэг залуу насны ирчүүч гэж ярьдэн шүү дээ. Тэгээ дуртай. Тэрнгээр л бид нар ихэд ингээ одоо сайн явж байгаа байхгүй юу? Тэр улсаас ингээ бүх юм хангаад ингээ хангалттай явах юм бол бид маш олон цагийн бэлтгэл хийх боломжтой болчихно. Бүгд гоё ажилласаа чөлөөлөгдөд тэгээд ингээ нэгдсэн байгаа ингээ аваа явах юм бол ер нь бол боломжтой. Боломжтой зүйл гэж үгүй байхгүй. Гэхдээ бид нар энийг ингээл заавал ингээл те мөнгөгүй болохоор улсаас дэмжихгүй байгаа болохоор бид нар ингээд амжилт үзүүлэхгүй байх гэж байгаа юм биш л те. Үнэхээр бид нар өөрсдөө хүсэж байгаа болохоор ингээд те юугаач хамаагүй зориулаад ингээд явж байгаа. Хамгийн гол нь бас давхар биднээс шалтгааллахгүй зүйл гэж бас байгаад байгаа юм шиг байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр одоо тэр эхний 1 2 3 дахь байранд ороод байгаа улсуудын одоо шүүгчнэр нь олон улсын хэмжээний шүүгчдийн давхар шүүгээд байгаа. Манай Монголоос олонгууд тэнд олон улсын шүүгч гэж ингээд шүүгээд байхгүй тий. Тэгэхээр бас ингээд үгүй яа шүүгч мөчийн авиччихъя л да. Тэгээд Германаас 2 шүүгч, Оросоос 2 шүүгч, Австри 2 шүүгч. Тэгэл Хятадаас дахиад 2 шүүгч. Ингээд ингээд бүх талынх нь өөрсдийнх нь орны шүүгчнэр байгаа. Яг тэр нөгөө шүүгчийн юунд бас орох бас нөгөө хүнд даваагаа тэр шүүгчнэр бүх төлөх ёстой бас татраа төлнө. Татраа төлж шалгалтанд ороод тэр олон улсын шүүгчийн эрхээ авах. Тийм. Амар олон дамжлагтай. Айгүй их дамжлагтай тэгэхгүй олон улсын шүүгч. Бас яг тийх байх тий. Тэр
Гэтэ бид нар энийг нэг амар асуудал болгоол те мөнгө төгрөг хэцүү гэхгүйгээр л уусаа хэл аль хүртэл явж чадна тэр хүртлээл ер нь явна гэж хэлээд бүгд. Энэ бол залуу насны спорт яаж бодсон. За одоо ер нь тэгээд та нар бол одоо яг бүжиглэл 5 жил болцсон байна гэж штэ. Одоо ер цааш хэдэн жил бүжиглэх тийм нөөц болцоо байна гэж. 10 жил бүжиглэл тэнд ер нь одоо дэлхийн авраг мааврад орж байгаа улсуудаас ер нь нас нь наад чиг малчиг болсон хүмүүс байна. 45 он бүжиглдэг байх маань. Тэгвэл энэ бол залуу насны биш юм бэ? Заавал гаднаас биш мөн манай багш Оюн Батгш маань бас одоо 30 гарцсан хүн байгаа. Багасаа л залуугасаа л бүжиглсэн одоо хүртэл бүжиглэж чинь тийм болохоор энэ бол боломжтой бид нэр цаашаа бүжиглэж чадна л гэж харж байгаа юм байна тий. Манай ихтэй багшууд биднэртэй хамт бүжиглдэг байхгүй. Өөрөө биднэртэй хамт биднэрт юмаа заагаад тэгээ өөрөө ингээд дунднаар бүжиглээ. Яг нь энэ спортыг болно гэж яхаар бас хэцүү байхгүй юу? Болохоор буцаас санаад ингээ те болж чаддгүй болохоор агүй их ингээ нэг бодлын дон юм байна. Тэ яг энэ бүжиглээ мансуур гэж орсон те энэ бүжиглээ бүх юмаа зориулдаг болохоор. Тэр орхич гэхээр ингээ санагалзаад бүжиглэмээр санагдаа тийм үү амар. Тэгээ ингээ бүжиг спорт орсон хүмүүс угаасаа бүжиг спортыг нэг харт тамхи шиг гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ бүр ингээ донцсон байдаг байхгүй юу? Дэлхийн аварга дүрсэлдэх бүжигийг тавина гэдэг бол маш хэцүү байдаг байх л гэж бодож байна. Тэр нөгөө яг нөгөө бүх техникүүдийг оруулаад дээрээс нь өнгө тэр нөгөө хөдөлгөөн тэр бүхнийг хийгээд айгу хэцүү. Дэглээч бүжиг дэглээч шиг юм. Одоо магадгүй танаа цасан хатнараа 3 тулга орчоо. 3 тулга орсон. Одоо дараагийн жил шинэ бүжиг авах болно. Шинэ бүжиг авах нь. Одоо тэ шинэ бүжигийн тавилт юу болж байна? Нууцаа. Тэр нь бол та нар бодож байгаа шүү дээ тий. Зүгээр нууц юм гэж бол хэзээш байдгүй. Тэр зүйлүүд маш олон нууцтай тулгарч байгаа тий. Улсын нууцыг хүртэл задлуулчлаа бид хоёр. Тэр бас их чухал. Бусад хамтлагуудын ингээ бүжгүүдийг харж байхад ер нь та бүхэнд ямар санагддаг вэ? Одоо ингээл яг нөгөө яг тайзны хажуус харах боломж олддог. Бусад одоо хамт үйлчлэгч нарыгаа ер нь үзэх тийм боломж. Бид нар хамгийн сүүлд 15 он тухай бусад хамтлагаа яг дэвлээс нь үзчихсэн юм. Тий, тэрнээс хойш бид нар ч нэг герман багштай байхгүй бас. Тий. Герман багш маань нэг 16 оноос хойш ингээ офшор хүнээ гаргаж ирж штэ. Ингээл нууц. Гараад ил бодлаа. За тий. Тэгээд тэр багш тэр ингээд нэг олон цагийн бэлтгэл хийхгүй л те. Яг дэлхийн аврагт орохын өмнө сарын өмнө ч юм уу те. Эсвэл нэг 7 хоног ингээд нам бэлддэг. Яг тий. Тэр багшаас авах юм аваад тэгээд тэр багш маань ингээ яг тэмцээнтэй байхад бол бид нар ерөөсөө бусад хамтлагийг үзүүлдэг. Энээрээ сэтгэл санаа болж штэ. Тий. Хэрвээ ингээд энэ чинь нэг шаттай штэ. Эхний шатанд үжиглэн тэгээд тэдэн хамтлаг үлдэн, тэдэн хамтлаг нь үлдээ дахиад үжиглэн. Хэрвээ хасагч юм бол бид нар бусад хамтлаг үзэх боломжтой. Тэр багш нь өөрөө олонгоо тэр Германы нэгт ороод байгаа тэр хамтлагт бүжиглдэг байсан тийм хүн байхгүй юу? Тийм. Эрэгтэй хүн. Тэгээд тэр хүн чинь мэдээж тэр нэгт ороод байгаа хамтлагийн одоо техник бэлтгэл одоо тэр бүх зүйлийг мэдж байгаа. Тэрнээсээ биднэрт бас ингээд давхар хэлж өгдөг гэхээр бид нар нэг бас Германы нууцыг бас ингээд мэдж байгаа ч гэх юм. Ингээд нууц юм гэж байдаг байхгүй юу? Тэгээд гараал юм тий. Тэр ингээд мэдгүй түүнийг амьдралынхаа туршиж суралцсаар л байдаг гэдэг. Та нар ингээ харахад ингээ бүхэл юм төгс харагдаг. Өөр юу сурах гэдэг ингээ би гайхаад байдаг байна. Бид нар ч гэсэн одоо суралцаад л бас тий. Тэгээ бүжиг спорт чинь тэгээ сурж дуусахгүй. Аюу хэцүү. Нэг юм шинжлэгдээл ингээл явж байгаа. Тийм үү. Ингээл толгой хайлбайд яг л зэрэг бод нөт ингээл болчмоор л юм шиг хараад байна. Тэгэхээр бас ингээ гүү юм шиг байна. Одоо ингээл октодын гар нэг энэ хөдлөхөд нэг гэдэг гарын дээр хөдлөхгүй гэж байгаа чинь тий. Нэг гэдгийг сонссныхоо дараа нэг гэж гарах хэрэгтэй гэж юм ингээл амар олон ингээл эсвэл нэг а дээр ч юм уу тий. Бас нэгээс хоёр нэг хоёр гэдэг тооны дотор нь зөндөө тоог ингэж оруулдаг байхгүй. Тэр болгон дээр нь ингээд ажиллах хэрэгтэй. Одоо жилийн бас нэг техник нас өөрчлөгдөх нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр нэг тоол одоо тоолж байгаа тоолт бид нар хүртэл ондоо л нэг хоёр тэгээд яг нь та аяраа удаад за ийм контактуудыг мэдж авах юм байна.
Манай охтууд манаас ер нь жингийн асуудал ямар ч байдгүй байх. Манай ирчүүд бас ингээд сүүлдээ бас ингээд эхэндээ нэг цэнгэнд бүжиглж байгаа залуучууд нэг тийм эмхтээлэг харагдаад байдаг. Тайр гарч айгүй эргэтээлэг харагдаад байгаа. Яг анх удаа бүжиг спорт ингээд Монголд хөгжиж эхэлж байгаа үед ингээд бүжиглдэг иймэрхүү бүжиглдэг залуучуудыг нөгөө нэг буруу талаар нь ойлгодог. Харин тэгээд яг тэгж хэлдэг гэсэн үгүй байхгүй. Энд чинь бол бас л ирчүүдийн амар төвчөрийг шалгах. Бас тийм тэрнээс гадна их гоё хүний өв тэгш цэгц бүх юм ингэж би дижитал боддог шүү дээ. Ер нь бол надад бол эхэлж бол яг үннийг хэлгүүд тиймэрхүү л харагддаг байсан. Тэгээ сүүлд нь ингээд үзэл энд ингээд байж байгаа байдлыг анзаарахад бол хүнтэй харьцаанаас эхлээл мэдэгдэг баг. Дан гал ярьж байгаа дэс бүх юм цэгцтэй ингээд тэгээд явдал цэгцтэй болно гэдэг чинь хүнд харагдах одоо хүнд ингээд очиж байгаа хүний харцаар очиж байгаа бүх зүйлүүд нь ингээд гоё юм өв тэгш болоод ирж байгаа юм шиг болоод. Тийм учраас энэ спорт бол ер нь хүн болгонд хичээллээсэй л гэж би бодож байна. Тийм. Одоо тэгтээ сүүлийн үед монголчууд амар хичээлдэг болчиход байгаа шин. Амар их сонирхолтой. Бүх насныхан бүр 5-аас дээшээ бүх ахмадууд хүртэл. Одоо энэ ахмадууд бол одоо бүр илүү давангай болцсон. тийм биш. Хүүхдүүдээс баг их болцсон баг. Сонирхч нөгөө нэг цэнгэнд бүжиг клубт орж бол мэрэгжлийнх рүү ороод Ер нь тэгээд бас хүний энэ жингийн асуудал бол маш их хурц яригдж байгаа шүү дээ. Ер нь бол одоо таргалалт гэдэг бол тийм ир эмгүүл хүмүүсийг зовоосон тий. Ер нь яавал ийм гээл. Тэгэл нэг тэрий чин дагаж баахан ийм гарч ирж जैन өчнөө юм. Тэгэхгүйгээр зүгээр эрүүл сайхан хамгийн хурдан турах юм чинь зүгээр наадлын жишээ л бол энэ бүжигийн спорт баг тий. Тэгээ нөгөө англи хүмүүс айгу ихэмсэг байдаг шүү дээ. Бүр цаанаа л их хямсаалттай. Надад яг цэнгэнд бүжиглдэг ирчүүд яг хийж харагддаг байхгүй нэг юм хямсаалттай. Тэгээ ялангуяас нөгөө сонгодгийнхаа балетийнхан бас ир юм. Бас гоё байдаг тий. Чинь өөрөө тийм нөгөө нэг одоо юу гэлээ яг тийм англи энтерт бол бүр тийм ноёд тайч нарын хаад ноёд тэр бүжийг үзэх гэж тэмцээнийг үзэх гэж ирж байгаа хүмүүс дандаа тэр улсынхаа ингээ тий дандаа юм. Сэхэтэн тийм хүмүүс ирж үздэг. Айгу тийм спорт юм байлээ. Зэрэгтэл нь хүртэл тийм элит. Тийм. Одоо ингээд хүмүүс ч ингээд тэмцээ үзэхдээ ингээд зүгээр сууж үздэг шүү дээ. Одоо ингээд уугасчгүй. Тэнд бол шал өөр ингээд бүр юм засцсан зориултын тийм ширээ мөрийн сууж вайн уугаар тий эмхтэйчүүд нь тиймэрхүү тгий сууж үздэг. Тэгээд өөрсдөөс тэрийгэ дагаж тийм юуныхээ мэдлэгтэй тий. Дандаа мэдлэгтэй тий. Эн чинь тийм хөдөлгөөн дээр ийм байна. Энэ их зүг авч яа, нэг зүг хөөхт байна гэх тий. Яг тэгж үздэг л байх. Үнэхээр яг хүний хөдөлгөөнийг хараад Шүүгчгэл баг. Тэгээ барууд явахад байн олон үзсэн хүмүүс тий. Үнэхээр гоё юм байна. Тэгээд одоо та бүхэн маань 5 жил хичээлж ингэж цаашдаа 10 жил хичээлэх боломж нөөц байна гэж энэ дараагийн бүжгийн дэглэлтүүд маань байна гэж 2019 онд за магадгүй дахиад дэлхийн аварга төлөвлөгдсөн байгаа. Үүнээс гадна өөр тэмцээн уралдаанууд байна уу? Та бүхэн ингээд 7 хоногийн өдөр болгон бэлтгэлтэй байд юм уу? Одоо 19 оныхоо төлөвлөгөөг ярилцвал ямар байна? За бидний бэлтгэл саяхнаас цагаан сарын дараагаас эхэлсэн байна. Тийм. цагаан сараар идэж өгч байгаа бол. Юу гэж нэг энэ жил бусад жилүүдээс илүү олон цагийн бэлтгэл хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ өнгөрсөн жилийн тэмцээнээс гашуун дурс юу байгаа шүү дээ. Туршлага тий. Тэгээ тэрнээс гадна дэлхийн аваргын жил чинь бол тэмцээн чинь бол яг жил болгоны 12 сард болдог байхгүй юу? Тэгээ дундуур нас бид нар бүтэн жилийн хугацаа байна шүү дээ тий. Өнгөрсөн жилээс ахуулаад тий Англид болдог Blackpool гэх тэмцээн бол тий олон улсын хэмжээний тийм тэмцээнд манайхан өнгөрсөн жилээс эхэлж орсон. Энэ жил бас дахиад явах төлөвлөгөөтэй байгаа. олон улсын зүгээр. Танаа нэг гадаадын тэмцээнд бас нэг орох. Яг Монголдо зохиогч байгаа клубын хараандаа бас аврал шалралт тэмцээ. Тэр болгонд бас яг нөгөө нэг бэлтгэлийн хажуугаар яг орж иж одоо бэлтгэж болж байгаа байхгүй тийм. Тэрэнд яг тасралтгүй ороод байвал орж иж дэлхийн аваргын тэмцээнд л бэлтэж байгаа. Дан бэлтгэл хийгээд бол Монголын тэмцээн. Дан зүгээр оройолгон бэлтгэл хийгээд ямар нэгэн тэмцээн оролдоонд орохгүй яваад байна гэж байхгүй. Тэр яг Монголынхаа бүх тэмцээнүүдтэй хамрагдж иж улсын аваргатай шалгарч иж дэлхийн аварга. Тийм шалгар. Олон улсын хэмжээний мастер цолыг Яаж авт юм бэ? Энэ бас та нарт аваад би том цол болоо гэж бодож байна. Үнэр хүндтэй. Одоо нэг цол зэрэг тодорхойлох нэг тийм шалгуур гэж байна. Энэ дээр болохоор нэг дэлхийн аваргт 2 удаа финалцсан байхад
финалийн нөгөө нэг шатанд орсон байхад Бас шалгуур өндөртэй мэн те. олон улсын инженери мастер болно. Тий. Хагас финалд 2 удаа болтгод спортын мастер болдог байхгүй. Дид байж байгаа байхгүй юу? Дид нь болохоор 1 удаа. Хагас финалд 1 удаа үлдсэн байвал дид мастер болно гэсэн. Тийм манай хамтлагийн хувьд бол 2017 онд энэ болцлоо хангацсан байсан. Тэгээд сая 18 оны төгсгөлд олон улсын инженери мастер авсан байна. Энэ тэгээд цаана холбооноос нэг юм ин тий. Тэгээ холбоо тодорхойлоод Тодорхойлоод тэгээд спортын яманд тийм байх нь. Яг бас түрүүнийг мас авчаадаас 58 мартуулчих. Мэдээж жаргал зовлон гэд бас ярилцмаар байна. За тайзан дээр байхад бол хамгийн сайхан жаргал гэдэг байх үзэгчээс ирж байгаа алга ташаалт энерги бол үнэхээр дуран бүтээж хүн болгоны хамгийн сайхан зүйл нь тэр байх. Одоо шантармаар үе байдгүй, зовлонтой үе байдгүй. Хэрэг сонголтууд хийж ийн хамгийн хэцүү дасгал нь юу вэ? Тэр бол яг нэг хамтлагийн бэлтгэл гэдэг маш чухал. Тэгээд тэр үед яг ингээд 16 хүн шүү дээ, бүүн маш олон хүмүүс байгаа. Тэр бол нэг бүрчлээ нэг хүн дотроо бүр зөндөө олон хамтлага авч явж байгаа. Ганцаараа нэг шантарч болохгүй. Шантарвал бүгд нэг хүний сэтгэл зүй маш доош ундаг. Тэгэхээр тийм нөлөөлнө. Тэгэхээр бөөнөр хамтдаа зүтгээд нэг нэгээ унсан байвал дэше буцаа босгоо те. Чаднаа буцаад өшөө илүү те. Тэр бэлтгэлийн үед амар хэцүү те. Би сая ингэж асууж нэг юм надад амар санаанд орчихлоо. Ингэдэг байхгүй бид хамгийн анхны дэлхийн авах явах та тэр чи өвөл бэлтгэл хийжсэн бүгд ингээ ханаа төрсөн нус нь гойжол тэгээ бид чинь нэм эргэлт хийх байхгүй октод нэрдэг тэгвэл нус нь ингээл гойжол ингээл заримдаа тэгээд газарч нэг хөгүүдийнх нь нүр мөрөнд энэ яг үгтэй амар инээдтэй ч гэсэн бас тийм байгаад байгаа байхгүй тэгээд тийм тэгсэнээс ингээл хүдэн зааланд ингээл халуурсан ч гэсэн ингээл яа тэгэхээр яг 17 онд болонгууд байгуулсан сандгийн бүгд ингээд тэр нөгөө нэг Австрид толжсэн тухай тэгээ Австрийн хүйтэн зааланд бид 7 хоног 3 хоног ч лөө бүр тасралтгүй 6-7 цагийн бэлтгэл хийгээд тэгээд нөгөө герман тасалж бидний тасалж үлдсэн шээ. Тэгэнгүүтээ бүгд ингээ ханаа төрсэн. Тэгээд дэлхийн авгын тайзан дээр бүжиглэжсэн чинь ингээ зарим нь хаалуураад, зарим нь ингээ хоолоо моол нүвцэн ч юм уу аюух тийм асуудалтай байсан байхгүй. Гэтэ энэ бол асуудал биш юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл чам тэр ямар ч юм асуудал биш юм байна. Амар асуудал биш. Ханаад минут бол гайг асуудал байна. Анх 14 онд явж хахад бид нар яг 8 хостой явжсэн байхгүй. Ямар ч завин байхгүй. Эмэгтэй ч завин байхгүй. Эрэгтэй ч завин байхгүй. Тэгээ явж хахад манай яг нэг үндсэн гишүүн маань хөлөө угалцсан. Шагаан бүр ингээ мангар том хавцсан. Тэгээ нөгөө нэг тэмцээн зохион байгуулж байгаа газраас нөгөө нэг эмчид ирээд энэ тамирчиг чинь оролцуулах боломж энэ бол яагаад ч бүр хориотой гээд бүр ингээ таягт болоо явжсэн байхгүй. Бүр ингээ таягтай. Шагаан гинцсэн. Тэгээд л бүр ингээл шүдээ 100-аар байгаа л бүжиглээд дуусгаж ирсэн шүү дээ. Тэгэл эмхтэй. Талбай дээр тэгэл ёслол яг бүгдээ ороод яг ингээл камер ингээл дуусаал шууд сөхрөөд онж байгаа. Йоо ямар энэ бол маш их дэсэр дэчээр тий. Бүр өвдөлтийг мэдэрч шүү дээ. энэс гадна бас эмэгтэй хүмүүс бодоод байна шүү дээ тий. Бид чинь төрөх гэж нэг асуудал байгаа даа шүү дээ. Манай хамтлагт яг 17 онд хоёр эгч маань яг төрж исэн байхгүй яг 9 сард нэлөө тий төрсэн байсан. Тэнгүүтээ шууд 1 сар одоо ингээ хүүхдээ яачаад 10 сараас нь шууд хэлхийд орж ихгүй. Ерөөсөө нийлэх бийтэй хүүхдэн ч гэсэн нийлэх байх чинь шууд тэр бүгд ар гэрээ хаяал шууд дэлхийн аврагын тэмцээнд нэг нь олонгод хүүхдээ аваад явсан, нэг нь хүүхдээ үлдээгээд явж байгаа байхгүй. Тэгэхэд бидний тэр хажууд нь тэр хүмүүс ингээ тийм их төсвөр төвчээр гаргаад явж хахад бидний тэр хажууд нь одоо нусн гоожоод халуураад бүжиглэх нь ерөөсөө хамаагүй. Тэгэхээр эмэгтэй хүн тэр дундаа Монгол эмэгтэй хүн бол ямар агуу төвчээртэй юм бэ л гэж би тухайн үедээ бодчихсон. Ямар гоё юм бэ. Нэрээ яг тийм шүү те бас нэрээ төрчөөд яг ингэж ингэдэг чинь бас мөгдөөний яг бүх хүн чинэрж байгаа тий тийш чинэрч аюу аим шүү дээ. Бадруу хараад ингэх. Чи одоо бас чинэрэлтэй. Би тантай лавд би таньруулаа харна шүү дээ. Би чинь тэгээд сандартааш сайж чи одоо. Энийг ч одоо бас хизээс чинэрлээдээ гэдэг юм байна. Нэрээ яг тийм өгцөө юу. Хоёр ч хоёул айгу бахах гэж байсан. Бас айгу баярлж байсан. Үнэхээр мундаг байна те. Үнэхээр мундаг байна. Тэр магадгүй тэгэл та нараас нууж нэг уйлж байгаа хүүхдээ санаж байгаа тэгэл бас хэцүү. Өстө нэрээ шүдээ зуугаал үзчихсэн баг те. Өстө мундаг. Гэтэ мундаг байна. Манай маш их. Тэгээд өнгөрсөн жил бас яг тэр нөгөө нэг хүүхдээ үлдэг явж исэн ихч маань нөгөө өнгөрсөн жил бас нөгөө хүүхдээ үлдээд бидэртэй хамт англи руу явсан байхгүй.
Тэгээ англи руу явчихад за уснаас очив. Ирсэн чинь. Яад ирсэн хүүхдэн тэгсэн чинь жоохон бэртцсэн байсан. Жоохон хүүхд ш. Тэгсэн чинь тэгээд ар гэрийнх нь Яг бас тийм маань ихч маань яг тэр тэмцээнд орж байгаа өдөр хүүхдэн жоохон бэртцсэн байсан. Тэгээд ар гэрийн ч хүртэл хийхгүй. Шууд хэлэхгүй сэтгэл санаанд нь өөрчлөлт орчихно гэж бодоод тийм хүртэл ингээд 90 иршлээ Монголд иржээж хүүхдээ жоохон бэртцсэн юм мэдсэн. Тэгээд тийм ингээд бидний ингээл бас ард байгаа хүмүүс биднэрт бүр амар хайртай. Бидний ингээ явж байхыг Ер нь бол ардалд байгаа гэр бүл бүх маш их юугаар их дэмждэг юм байна тий. Тэр олон хүмүүсийн сайхан сэтгэлийн үүсэн дээр та нар одоо ингээд аюул сайхан бидний явах зам маань ингээд бүр ингээд сайхан явдаг. Өстө манай сайн зайгийг хэлдгээр нэрээ юунд энэ бол юу ч бид торох юм байхгүй юм байна. Тийм торох юм. Залуучууд юу ямар ч хаалт тавиад нэмэргүй юм байна. 5 жилийн дотор тэгэл бид нар чинь бол амар том гэр бүл болсон. Moon Dance гэдэг гэр бүл бас одоо Монгол улсад бол бүгд мэддэг болсон. Moon Dance гэдэг гэр бүлийг бол хэн ч одоо юу ч ярьсан энэ гэр бүл доторхгүй. Тий. Үнэхээр мундаг. Үнэхээр гайхалтай. Гэхдээ энийг бас ингэ нэгтгэж чадчих хоёр багш маань бүр гайхалтай байна. Ер нь энэ багш нарыг хаана бэлддэг юм бэ? Багш Өөртөө бэлчдэг. Манай өөрөө багшийг бэлдээд юм уу гэж. Тэгээд яг бид нар шиг ингээл оюутан байхдаа ингээл бүжиглж эхлэв. Манай хоёр багш чинь бүр гайхалтай. Нэг нь эдийн засагч. Нөгөөх нь манай эрэгтэй өгч нэг дүрслэг урлаг мөр гэдэг нэг холбоотой. Бас нэг тийм хаал. Тий. Тэгэл бүжгрүү усаад орсон. Салж чадахгүй. Маш их сайхан гоё болоод юм байна хүнийг ирчтэй хүчтэй те золбоолог өөдрөг ер нь. Тийм юугаар ханаад манидыг бол та нар тоохгүй юм байна. Юу Өсвөл цаашаа л юм байна. За хамгийн жаргалтай үед хизээш мартагдахааргүй тий. Яг үнэ. Бүр та бүхний бүр ингээд одоо ч ингээд ярихад ингээд бүр ингээд ам захтна захтаад байдаг шүү дээ. Хэлбэрээ ингээд нэмнээл ингээд тийм юугаа санаач. Жаргалтай үе байна да. Гэтэ Маш олон. тий яг миний хувьд бол сая толгойд хамгийн түрүүнд орж ирсэн гэх юм бол 17 онд бид 16 онд Тий. анх удаага финалд 5-д ороод тэр чинь нөгөө эхний сургаад орсны шууд бүжиглүүлэнгүүтээ нэг юм юуны хажууд аваачаад шууд ингээд оноог нөгөөд тэгээд ранкийг шууд ингээд гаргаад ирдэхгүй тэдгээр ранк гэдэг. Тэгсэн чинь бидний ранк шууд 3-аар гарч ирэл бид эдийн оноо амар баярлж ирсэн. Тэгэж тэр л хэвээр хамгийн жаргалтай үе байсан юм уу да. Яг сая тэгэж орчихлоо. Тэр зургийг өгөх юм л өстэй. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүмүүс тийм дотор байгаа. Тий. Хэзээ өөрт өмнө хизээч тэгэж инээж байгаагүй инээд нь гарсан хүмүүс байгаа. Амар гоё. Тэр баярын нулимс хүртэл те. Ямар үнэтэй гарч ирсэн бол тэр. Ахын гарчих юм. Миний хувьд яг нөгөө би одоо бүжиглэж яг 2 дахь жилд болж байгаа 2 Оо чи шинэко юм байна шүү дээ. Хайс тоогохгүй юм яах вэ? Шинэко удаа та нар чи юм яриулдаг юм байна. Яг яг юу гэж ярих вэ гэж бодлоо. Яг юм бүх шиг юм байна ер нь. Жохоо Чимээгүй шүү чи гэж хэлсэн юм шиг. Сайн зэж байгаа хэвчээ биш үү? Чимээг дараа гэлээ. Чи ярилтаа өөрөө яа. Одоо тэгээ бацаад байгаа юм. За. Сонсч байгаа мэдээж. Тэгээд яг 17 онд цог би нэг анх дэлхийн аврах цог явж ирсэн. Яг тэгэхэд нөө сэлгээний бүрэлдэхүүнд нь багтцсан явж ирсэн байхгүй. Тэгээд яг тэмцээний ингээд нэрэл орхийн нөө хэлжсэн шиг нөө бичлэгэн дээр үздэг хүмүүсээ ингээд яг хажуунаас нь ингээд өөрөө үзээ сууж исэн. Гэл дотроо ингээд баярлал ямар гоё юм бэ нэ гэл. Тэгэл байж байгаа л манайхан ч нөө финалда шалгараад яг тэр шалгарсан жилдээ нэг олон улсын хэмжээний мастер золлынхоо болцлыг хангацаа. Тэгээ би нэг яг манай чинь бүжгэлт дуусчаад өрөөнд дотор нэг оноогоо ингээ хүлээгээл байж. Би яг тэнцээ самбарт нэг шүүгч ингээл оноог нь хилжээд байхгүй. Тэгэл би ингээл гайхал. За одоо хэд орч байна гэл тэгэл нэг Монгол Moon Dance гэж дуудах шиг болцсон. Тэнд нэг гайхал ингээ зөксөж чил. Хажинс манай менежер Баатрахын гүйцэрсэн л хөө юугаа гэж зөксөж юм яа л да. Тэгэл очил би нэг гайхаад би нэг нөө хэлсний нэг сонсоогүй байжсан байхгүй. Сижил Баатрах гүйж жол яг хаалга өрөөний хаалга амар хүчтэй нүдж ороод бид нар үлжлээ гэж орилол орж нэг
бүгд тэнцээс уйлаад бүгдээр бүр баярлаад хамаг чин сэтгэлээсээ ойрлож исэн. Тэр зүйл аюу ер нь аюу сэтгэлд амар хүрж исэн. За манай хооч л зөндөл юм байна да. Зөндөө жаргалтай үед бол ер нь л тэгэл хамтлагаараа байсан дурсамжаа буцаад яах нь ер нь л хамгийн жаргалтай. Тэгээд зөндөө л энэ ханаас Маш бол. Бисээс байна шүү дээ. Хүн ингээд дид хөрөнгө хураахаас илүү маш гоё тийм дурсамж хураана гэдэг бол айгүй гоё хааж байгаа. дурсамж нь ямар үнэтэй байлээ те. Тэр нь яаж бодсон тэр. Тэр ханаас яг яаж тэгээд аяга авахгүй болчихсон. Юу ярьж байгаа юм. Манай тухайн үед бид эдийг дөнгөж байгуулж чад хамгийн жоохон нэсэн байхгүй юу? Одоо яг ингээд том болоод байгаа. Хамгийн жоохон байсан. Батлан дарт хэлгээд авчихсан. Одоо итэлээ. Нууц гэдэг. За тэгэл яг хамтлаг үүсгэн байгуулагдсанаас хойш би бол яг одоо хүртэл салшгүй холбоотой. Өөрөө яг хэдэн жил бүжиглж байгаа вэ? Би одоо яг 13 оноос хойш гэдэг чи одоо яг 6 жил болж байна. Яг 6 жил болох чи. Тэг бүжгийн суурь авьяас байсан болол үдийдээ нь явж. Би 10 жилдээ Би одоо сурвал оройтсон уу? ер нь хүмүүс оройтой байна шүү дээ. Йоо, эргэжил дэлхийн ард орсон явж байгаа. Одоо за өнгөрсөн жил билүүтэй нэг 40 гаруй насны ихч маа хөлөөдөр ирж суралцчихсан байхгүй юу? Одоо жил гарсан болж байна уу? Суралцаад жил хагас багас болж байна. Амар бөхтөр. Тий. Тэгсэн мөртлөө амар бүжигт дуртай. Тэгээ ирээл ингээл бүжиг ингээл их хэсээр байгаа л явсараа бол нуруу нь маш гоё л гэж зэгцрээл. Тэгээ сая энэ жил сая 12 сард Азаа аврахтаа очиод 8 төртлөө. Хөө. За. Хөө ямар гэнэ. 40 гаруй настай шүү дээ. Ахмад нас. Тэгэхээр хүн ерөөсөө оройтой гэсэн. Ямар ч насны хүн энийг бүжгэл хичээлэх боломжтой. Яг тэгэхээр бүжгийн спортч өөр ингээд хөдөлнийх нь тавилтнаас нь эхлээд ингээд бүх юм ингээд засаад эхэлдэг байхгүй. Бүх юмнаас нь засаад эхэлнэ гэсэн. Хөө чи миний бүр Та нар нөгөө нэг ингэж явдгуу. Аа? Ингэж явдгуу. Тий. Гайгүй. Бүжгийнх нь яг мэдэгддэн шүү дээ. Бүжгийнх нь яг ингэж. Наа хойноос харахад хүмүүс жоохон майжгал гэдэг шүү дээ. Яг ингээд талбай дээр алхахаар хари өөр л алхдаг. сайн миний яг доктор Өөрөөсөө ингэ бичлэгийг үзэн шүү дээ. Үзэнгүүд дараа нь ингэ за би энэ дээр ингэдэг байжтэй. Ийм гэл өөрийн үзсний юм дээр шөмжөлтэй хандчихсан уу юм. Одоо ингээд Ер нь баян. ер нь бол байнг шүү дээ. Одоо ч гэсэн гоё ингээд бичлэгээ үзсэн болохоор яг тэр шиг харагдахгүй байна. Тэр болохгүй байна. Тэр муухай миний бие. тэгэл хүмүүс үзээд амар гоё гэл. Тэгээ өөрийгөө үзсэнгүүд өөртөө За тэгээд нөгөө сайхан жаргалтай байна ярих чинь тэрийг яа. жаргалтай. Би ингэ нөө ярьжсэн шүү дээ. Тэгээ 13 оноос хойш хичээлээд эхэлсэн. Ингээд тэрнээс хойш ингээ мөн данс гэдэг гэр бүлд ороход ингээд анх ингээд манай хамтын залуучууд ингээд зарим нь ингээд нөө бүжиг спортоор хичээлдэг байсан залуучууд би ч яг 10 жилдээ зүгээр нэг чөлөөт мөлөөт гээл оролддог байсан. Тэгээ энэ гэр бүл ингээд ороод ирэнгүүт ингээд уур амьсгал нь цаанасаа ингээд амар гоё энергитэй. Багш маань ярьдаг байхгүй. Уулзах хэвээр хүмүүс уулздаг. Тэгээ уулзах хүмүүс очих хэвээр хүмүүс учирдаг. Тэгээ энэ дотор ингээд байжгаад ингээд жоохон ингээд байжгаад ингээд гараа явсан хүмүүс ингээд бас айгүй олон байдаг байхгүй. Тэгээ тэр хүмүүс ингээд бидний дууд байх ёсгүй байсан хүмүүс. Тий. Тэгэхээр ингээд энэ хамтлагтай байгаа бүх мөчл амар гоё аз жаргалтай. Бүх өдрийн бэлтгэл амар жаргалтай. Тэгээд ингээд бид нар чи ингээд бэлтгэлдээ ингээд цовлох гэж явах уудна нөгөөсөө ингээд Монголд цаг байх хэцүү шүү дээ. 9 цагаас бэлтгэлдээ гэж яхад 9 гооч гэж цуглаад 10 гэж бэлтгэл баг ингээд хэлж явах жишээний. Хариж гайгүй цуглаж дээ. Жишээ хэлж байна. Тэгээ нэг жил ингээд бид нар ингээд багш ингээд бүр амлалт өгсөн аахгүй. Бэлтгэд таслаагүй ингээд минут дотор хоцроогүй хүнийг ингээд шагна гэсэн чинь тэр жилийн бэлтгэлийн цаг бүр амар өгч. Хүн гэхдээ бас айгүй муухай байхгүй. Шагна гэсэн чинь бүгд амар цагтай игээ яваад. Урамлалтай энэ бол. Цуглаж амар удаал тарахтаа ингээд тарахгүй ингээд хуцаа ингээд аимсаа нэг нэгээр нэгээ тэгэл ингээд тарахгүй ингээд хамт байгаа л амар жаргал. Бүх цаг үе. Одоо бэлтгэлийн байр эднэр гэж юм одоо юу. Энэ бол нөгөө нэг хамгийн амжилт үзүүлэх хамгийн том юмны бааз суурь нь болж өгдөг шүү дээ. Энэ бэлтгэлийн байрны одоо тэр юу хаана байдаг? За манай клубын яг төв байр маань болохоор Баян Бүхөргийн Баян цогц захын урд
клуб байдаг хүмүүнээс клуб маань жоохон жижиггээ. Ерөөхдөө нэг 90 м квадрат ч юм уу. Тэгээд бидний яг болохоор ингээ хамтлагаар энэ чинь нэг хамтлаг төрөлд явж байгаа шүү дээ хүмүүнээс хамтлаг чинь. Гэтэ хосууд тэргээд ингээ клуб төр хичээл та жоохон хүүхдүүдэн төр шигчээ багийн тавьчихдаг зөндөө байгаа л та. Тэгээ яг ингээ хамтлагтай ингээ зориулсан бэлтгэл болохоор маш том заалант хийх боломжтой. Дэлхийн аваргын талбай ч өөрөө цаанасаа 20 харьцах нь 22 тэгэхээр 500 м квадрат гэдэг чинь амар том. Тэгээ бид нар чинь заал түрээслэн тэгээд түрээсийн мөнгөөч нэг өөрсдөөс аваад юм 2 багш мал ингээд яаж иж байгаа болох тийм. Ерөнхийдөө биднээс эзэж түрээсийн мөнгө. Тийм байна л да. Баг гэл нэг хүмүүс чи заал авахаараа ингээ мөнгөө нийлүүл цугуулж өгдөө шүү дээ. Тэгэхэд бол бид нар ерөөсөө тийм нэг ч төгрөг авч байгаагүй. Нэг ч төгрөг авч байгаагүй. Одоо ингээ 5 жил тий. Бид нар ерөөхдөө явахад бас айхтай амар. Тэгэл бид нар чинь одоо ингээд маш том 5,000 үзэгчтэй стадион дотор бүжгэлж байгаа болохоор одоо Монголд ганц боломжтой буян тухай болж таарч байгаа юм. Тэгээд энэ чинь ингээд цагаар түрээслэн. Тэгээ буян тухайгийн заал маань шин 11-ээс хойш ингээ олддог ч юм уу. Тэгэл 12 гээл тэгэл очиод Ер нь тэгтээ олдох уу? олдох нь Олдно. За тэгтээ тэрний чинь бас ингэ юм оройн цагаар тэр олон гэрэл чийдэн асаа ш. Та нар зориулаад нэг ганц бүгд тэр юм асаа гэж байхгүй. Тий яг үнэ. Тэр бол бүгд гэрэл чийдэнгийн мөнгө явуулдааны мөнгө. Тэгээд тий. Тэнд хариуцж байгаа хүн хариуцж үлдэнэ. Энэ хүний бас цалингийн. Өнийн гайгүй том дарга нар хөөцөлтөд буян тухайг бол өнгөө зөрчилж боллоо. Тийм ээ. Энэ том одоо жишээ нь юу шаарддаг юм юмнууд бол тий. Жишээ ингээд манай хамтлагч чинь тэгтээ бас амар нэг юм бурхан харж идэг юм шиг байна. Ингээд бүх юм ингээд цаанаасаа бүтээдэг. Одоо ингээд жил болвол ихэд 17 онд явах чахад орчлон сургуулийн нэг захирал эмэгтэй бидэрт үнгүү залаа ингээд бэлтгэл хийх боломж юм сонгож ирсэн. Тэгээ одоо ингээд бидний бэлтгэлээ хийдэг нэг хуучин арт кино театр дээр тэнцээ байдаг байхгүй. Тэрийг аюу бага мөнгөөр түрээсэлдэг. Маш бага мөнгөөр. Гэхдээ ер нь цааштай бол та нарын энэ спортууд бол нэг түр хэлсэн шүү дээ яг элит ийм одоо үзэгчд нь хүртэл ийм байдаг юм чинь. Ер нь цааштай энэ бол маш надад бол маш их хөгжчихэд их бас их энэ бол маш их дөхөн болно. Яг гэвэл элитүүд чи өөрсдөө бас юм мэддэг болох гэж. Тэ? Тэ маш гоё. Тийм тэгээд урилга үлээ авсан дөрвөн залуучуудаа маш их баярлалаа. Тэгээд хүн хүсэл мөрөөдөлтөй байхад хүрч чадахгүй зүйл гэж үгүй. Тийм тэмүүлэлтэй байхад та бүхний харцнаас бүгднийх нь харцнаас гоё хайр гэрэлтжээ. Гоё цоглог байна тийм. Тийм би бүр ингээд миний сэтгэл дотор нуугдж байсан. Би бас бүжиглийг хүсдэг. Тэгээд даанч би үнэхээр хөвсөлгүй. Манай хүүхдэд наваад ураагаад хөвсөлгүй. За эндээс яг үнэн хэлж байна. Хөвсөлгүй хүн гэж хизэж байдгүй юм байна. Тэгээд энэ чи эвсэлсэн. Тийм бүжигч болж чадах юм байна. Тэгээд тэр бүхс одоо нэг нууцхан тэр хүслийн манаас сэдрэж өгсөн, сануулж өгсөн дөрвөн залуудаа маш их баярлалаа. Тэгээд цаашлахын ажил үйлснэ. Өндөр амжилт хүсье. 19 он дэлхийн авраг та бүхний өмнө гэдэг. Үлмид дорно гэж сүгдэж авах болтугай гэж юумаар байна. Маш их баярлалаа. Тэгээд манай хамт олон Өмнөдэс гэдэг гэр бүлийн багахан хэсэг бидэрт ингээд та ийд ярилцах аюул их таатай байлаа. Тэгээд бидрийг өрсөн та бүхэнд маш их баярлалаа. Танай байгууллагын ажилд олон их амжилтыг хүсье. Та бас гоё бүжигсраад сайхан дотроо бодож явах хүсэл мөрөөдөө биелүүлээ. За ямар болчих вэ дээ. Яг тэгэж Одохгүй. нэгдүүл бид нар хаяа явчих. Яасан бэ бүжгэндээ явсан. Тэгэл хурд ирээд амар хурдан урд. Манай хүн эвсэлгүй. Тэрэнд дөрөв тэгэл илчихгүй та. Одоо ингэ хөдлөгч алдлаа гэж. Баярлалаа тэгээд 22 ток шоу тавтайсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Эх 7 хоногт эмэгтэйчүүдээ баяраар болсон юм шүү дээ. Олонсын эмэгтэйчүүдээ баяраар болсон. Ирэх ямаалах. Баяр өдөр. Март 8-аар болсон. Тийм. Өршлөөд баярын түргий. Ирчээд загвар байхад. Зархим үзэгчтэй та бүхэнд ингээд бид бүхэн маш сонирхолтой сайхан халуун дотн сайхан ярилцлагыг хүргэсэн гэж бодож байна. Ингээд Эх 7 хоногт энэ цаг мөчтэй эргээд уулзъя. Баяртай. баяртай.
байна.